Сайн байцгаана уу? Манай суугч Тавтай Морил. Энэхүү суугчдаа би хүний амьдралд боддоор тохиолдсон эвгүйцмээр явдлуудын талаар ярих болно. Хэрэв та зүрх судасны өвчтэй эсвэл ямар нэг зүйлсээс айх эмгэгтэй бол сонсохгүй байсан дээр гэж зүйлээ. Скэри доолъялаа. Энэ явдал 6 сарын дундаас 7 сарын дунд хүртэл болсон санагдаж байна. Манай ах хөдөө байдаг юм л та. Өвөлжилт хүндхэн байсан болохоор ч юм уу бэлчээрийг хадгалж үлдэх зорилготой зуны 3 сар нутгаас түр хугацаанд хөөгдөж бусад айлын ядал манай ахын эхнэр бас ахын эхнэрийн дүү дээрэс нь бид дөрөв оторт явхаар болж өвсний сорыг шилж бэлчээрийн сайныг хайж мөн сойрон газар бараадаж сүү цагаан эдэгээ борлуулахаа бодож төрж өссөн нутгаасаа гарч Төв аймгийн гүнийг зорьсон. Одоо сайн хэлж мэдэхгүй юм. Зайдуухан карьер ихтэй газар хүн малаас хол нэлийн хуучных бололтой эзэнгүй байшинг бараадан байлаа. Өвс ногоо сайтай карьерийн гаргасан гадаргын ус ихтэй болохоор ус сайхын аюул байхгүй. Мөн хот айлуудаас жоохон зайдуу буусан болохоор хонь мал нийлнэ гэхийн зовлон байхгүй таатай. 6 сарын 21 билүү 22 нь л гэж санаж байна. Нар буцах өдөр мөндөр орж бүр цас болж их л хэцүү зэндээ. Ядаж байхад яар гихчээр хонь малаа ноосолчихсон болохоор манай бог малын ихийнх нь носгож цас борооноос хорогдуулах сарвч гэж байхгүй учраас нэлээд хэцүү байсан. Нэлээд муудсан малыг нь гэрүүд рүү оруулж галлаад үлдсэн гайгүй малыг нь нөмөр болох газар сарвчгүй учраас нөгөө эзэнгүй байшин руу хөөж оруулахар болов. Бороо нь мөндөр болж ороод л тууж явсан зарим тамирцсан муудсан мал нь хөвтөөд өгнө. Босно гэж байхгүй. За тэгээд хөөрхий тамирцсан ч байх. Хүчтэй бороог үл ажран хонь малаа ийш тийш нь болгож хүссэн малыг нь бөөгнүүлж бээрсэн осгосон малыг гэрт оруулаад стол борив бокс хийлгүй ажилласаар оройтой золхов. Борооч баг зэрэг намтчихсан эзэнгүй байшинд хашсан малаа манаж хэцүүдсэн малыг нь авчирч гайгүй болсон малыг нь байшин руу аваачиж хашгаар шидэж хонох болоод гэрийн эзэн болох манай ах мөн эхнэрийнхэн дүү бид гурав цэнхэр пүрөөс машинд гуруулаа суугаад эзэнгүй байшин руу зүглэлээ дээ. Тэр эзэнгүй байшин гэрээс 1-2 км орчим л зайтай байсан. Эзэнгүй байшингийн урд ирж зогсоод гарч хонь малаа орж харчгаад зарим нь аль хэдийн чадраа болчихсон. Зарим нь амьтаа голтой л байна. Хэлт хөвцсөн чинь өдрийн их ажилд дарагдаад нам унтчихаж. Цаг шөнийн 12:01 л болж байсан байх. Нам унтаж байсан чинь ах сэрээгээд малаа тариорой л гэж хэлээд ихчийн дүү уцаа ухаад суучихв. Бороо ширээд л салхи тогтоохон болчихсон. Их л тайван. Жохон сууж байгаад 1 цаг гээд гарлаа. Хонь малаа хэд тойроод муудчихсан зарим төлийг нь аваад л машиндаа авчирч хийгээд машины арын сүдэл дүүрээд ирсэн чинь ах. За ахаад муудчихсан хэдийн юм байвал та хоёр авчираад машинд хийчих. Ах нь хурдхан гэрт аваачаад гайгүй болсон юм байвал аваад ирээ л гэж байна. Муу малнуудаа аччихад бид хоёр байшингийн өвдөнд үлдсэн. Бид хоёр ч элдв юм бодсонгүй. Элдв балай зүйлс ярьж инээлдээд сууж байсан чинь байшин дотор хонь хуйлраад нэг зүйлээс л үргээд байхаар нь гүйгээд ортол гэрлийн тусгалд үзэгдэх юм алга. Яг хуйлраад байгаа зүг рүү лавшруулаад харвал тохойн гүлэг гэмээр нэг хар юм өсөрч цогчоод л нааш цаашаа давхиад харна. Манай нэг гүлэг ирээд л хонь мал донд орсон өмөлээд байна гэж бодоод чирүүхэн дуугаар хөөш барс болчи гэж чирүүхэн арилсан чинь гайгүй болчихлоо. Тэгээд
гөлгөө авч гарах гээд дуудсан байдаггүй. Бүр ороод энэ тэрүүгээр хайсан чинь бас л байдаггүй. Гайхаад сууж байтал ах жирлээ. Хэдэн хонь буулгаж байшин руу оруулаад машин дотор нь дулаацаад сууж байсан чинь нэг юм гонгноод болтгүй. Ямаал чарлаад ам тавьж байна да гэмээр чарлаж бүрсгүүлдээ хүн уйлж байгаа юм шиг сонсогдоод унлаа. Бүр гайх зэрэгцээд ахад та сонсож гин үү? Хүн уйлаад байгаа биз гэд хэлтэл тэгчээнд үү харин ямаа бахирч байх шиг байсан юм. Одоо арай л өөр хэн мал ингэж орлон гэж байдгаа. Гэсэн чинь ах за балан юм яриад хярсал байна. Алааныг гэрэлтүүлж харцгаад ирээ гэж гараад байшингийн зүг явлаа. Борооч ширүүс хянз ороод үүдээсэн байсан тэнгэр нэвс хийтэл сүртмээр чанга дуугарч аянга цахиж ойр орчим хэсэгхэн гэрэлтэд тэр байшингийн тэнд овоолсон хайрганууд олон байдаг юм л та. Яг тэр хажуугийн жижиг овоолсон шороон дээр нэг хүн юм уу, амьтан юм уу, юу нь мэддэхгүй шалдан юм арагшаа humгүй дөрвөн хөллөөд л зүгтэж байхыг би хараад шоконд орчихсон. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй. Нэг мэдхэд л орон дээр толгой хагарах нөө гэлтэй өвдөд хөвтөж байсан. Намайг сэрснийг мэдсэн бол тэ ах босгоод аяг цай авуулгаад би ч аваа дээрдээд үдсэн зүйлээ хэлэх гэтлээ. За одоо унтчих өглөө болъё гэж хэлээд л хөр малаа харъя да гээл гараа тавьчихлаа. Би ч унтаад өгсөн. Өглөө болж байсан байх. Баахан улсууд ирчихсэн. Гэрт байсан хонь малыг хинхийг нь янзлаад авч явах гээд бэлтчихсэн. Өнөө байшин руу явж дахиад хонь авчирнаа гэдэл гэрээс гараад явлаа. Тэр өдөртөө өнөө хүмүүс явцгааж оройн нь за ерөөхдөө энэ шөнөөс эхлээд л эвгүй зүйлс эхэлсэн гэж хэлж болно. Яг энэ өдрийн орой гэр тойрч нэг юм алхах сонсогдож ахад хэлэхэд хөр мал тойрч авах шиг байна. Битгий тоол гэж юм. Тэр үед ихчийн дүү газраар ах харин их нэртэйгээ баруун талын орон дээр би зүүн орон дээр хөвтөж байсан юм. Гэтэл гадаа нохой боргоод л манайх том банхар нохой тэжээдэг юм л та. Тэр маань л айхтар архираад нэг юмтай ноцолтоод байна уу гэлтэй болоод юу мэддэхгүй зүйл чанга ойрлох инээхтэй зэрэгцээд л нохой маань чимээгүй болчихсон. Харин төд удалгүй айж байсан бодлыг минь батлах хайртай хичээн дүү муухай ойрлоод л миний өвөрлөг шургаад ороод ирсэн. Айсандаа бит хоёр хан руу наалдаж тэгээ тэрвэрлэх нь холгүй наалдаад л ах руу нэг юм гэрийн гаднаас ойрлоод байна гэд хэлтэл ах дуугүй хөвт гэдэл чанга дуугаар загнасан. Ах шууд л босоод гэрлээ асааж хайрсан калибр буугаа аваад гарч хэсэг зогссноо хоёр буудсан байхаа пампун гэдэл. Тэгээд л ах ороод ирсэн. Энэ тэндгүй айсан улсууд хөөрхий ихч маань нус нулимстайгаа холилчихсан юм босоод суучихсан. Хичээн дүү бит хоёр гэж хоёр юм хүнжил дотроо шигдчихсэн. Харин ах хойд авдар дотроос арцгаан гаргаж ирээд зуухан дээр орны толгой үүд хэсэгт хаймарт гэдэл энт тэндгүй асааж тавиад л аккумуляторын цэнийг дуусангууд өөр аккумулятор руу сэлгэж залгаад л үүр цайтал суусан. Тэр шөнөөр гэр тойрч алхах, инех, газар зохиох гэдэл ёстой л хар зарсан зүуд гэмээр шүн болсон доо. Үүрийн 5-6 цаг л болж байсан байх. Их жорны толгойд ирлээд унтчихсан. Харин ах хуцаа бүрэн болгож өмсөд бид хоёр ч бас хуцаа өмсөд гэрийн хаалга нээх гэтэл нэг зүйл байгаа болтой. Тэглээд бүр нээгддэггүй. Чүү арай гэж нэг юм нээтэл манай муу баахаар гэрийн хаалгад ирлээд өгчихсэн байсан да. Ах маань халаглаад л
Өөрхий хайр нохой минь гэдэл ийлж ийлж хаалганаас холдуулах гээд чирээд явтал хөвцөн хэвтэр дээр нь нийл цуснууж гойжчихсан хатчихсан байсан. Сүүлд ах хэлэхдээ өөрөө буудчихсан гэх юм уу? Нэг л зэвхийн юм л тохойг ноолоод хоцолтоод байсан. Тэгээд л ах харж байгаад хоёр буудсан чинь тэр ямиг нь онох шиг болоод л сайн харж чадаагүй нүдэн бүрлзээд л гэрлүүгээ гүгэд орчихсон гэж ихчтэй ярьж байхад нь сонссон. Тэр өдөр ах эгч хоёр баахан хүн рүү дугаар цуглуулж яриад л машин тэрэг асуугаад л энд тэндгүй орой яах болоо? Орой гэсэн бодол. Орой ахиад тийм зүйл болол гэхээс зүрх үхээстэй. За тэгээд нар зогсдоггүйгээс хойш хэн малааж гаргах болж хэдэн малаа хашаанаас гаргачихад хоёр морой барьж имэйллээд ханиндаа мордох гээд сууж байтал ах цайгаа ууж сууснаа. Гинэт л машинаас таагаад гараад явчихлаа. Игч галынхаа хажууд суунгаа мархаш өглөө ах чинь ирэх сурагтай байна. Тэр үед нь л нүүдэл хийхээс ямар газар л буучих та гэдэл их завинсан янзтай хэлж билээ. За тэгээд игчийн дүүч малдаа явж би сүлд нь мордож морио усалж хаад очих санаатай. Тогтоол томоохон тойрон маягийн усан дээр очиод морио услаа зогсож байтал нэг ухсан нүх маягийн догол газар байсан. Тэрлүүл нэг том хар зүйл нүдний буланд орж байгаа нь хальт харагдаад өнгөрөхөрнө. Нэг ч юм бодлгүй. Манай банхар л из гэж бодоод морио усалж дуусаад морцсныхоо дараа л нэрээ манай нохоо өгчихсэн штэ гэж гинэт бодоод өдрийн болсон явдал бодогдоод л зүрх билбинээд аль болох тэр нүх рүү харахгүй ойртохгүй хин шиг тойрон захалж шавартай байсан болохоор морь халтарчих гээд алхуулсаар агаад нэлийн холдонгууд нь хар ирч чирээд явсаар агаад ханин дээр байсан игчийн дөрөв очтол өнөөгч нь намайг хараад ихэд баярлаж хажууд төхөж ирснээ найзахын ард ямар нэгэн зүйл байна уу гэд асуухаар нь хайхаад юуч байхгүй штий гэд хэлсэн чинь нэг урт санаа алдснаа. Сая 20 хониндоо ирэхдээ арын судаг гаргаад явж исэн чинь гинэтлийн халтар улмалцаад нэг л ивгүй дайлжганаад хэсэг ноцолдож байгаад гайгүй болчхоор нь ашгүй ээж бодоод хэн руугаа гэлдэрч байсан. Нэг л ивгүй араас хүйд дагаад явчихсан. Хүнд хөвсчихсэн юм шиг. Тэгээд л миний бие зарцчихсан. Хонин дээрээ арай гэж очиод хөдөлж дуугарч чаддгүй. Сая нарийн жалгыг давсан арай гайгүй болоод чамайг ирэхээр нь хантай бас чиг гайгүй байна гэдэл хэлэхээр нь өөрийн ирэхгүй айц төрж орой болохоос өмнө хотоос хүмүүс ирээсэй. Орой болвол яах болоо? Тохоо маань өвчгсөн. Жижиг маань алуу болчихсон. Яах болоо гэдэл өстой л зүрх хөгж байгаа юм чинь. Хэн малаа гэрийн урдуурхан болгочхоод гэрлүүгээ яваад ортол их чов цунраа бөгнүүлээд сав суулгаа баглаж битүүмжилчихсэн сууж байна. Одоо нүүх юм уу гэд хичээс сутал. Болдог бол нүүчмээр л энэ. Тэнгэр бүүдийсэн бороо хизээ орох нь мэддэхгүй. Заманд хүртэл шавар шавхаандаа дарагдчихсан байхад яаж нүүх вэ дээ? Ах чинь ар хангаагаас саяхан гарсан юм лээ. Өөрөөр л ирэх байлгүй. Хэдүүлээ ойр зургийн зүйлсээ бөөгнүүлээд нүхтэй бэлдээд өнөрөө хэдэн хоноо ойр байлгаарэ гэж хэлв. За тэгээд л гэрийн хамаг зүйлсийг эмхэлж цэгцэлж бөөгнүүлээд бараг л ачаад явхад бэлэн болгоод байж байтал ах жирлээ. За ханаа хурдан хуцаа өмсчих. Хоёлаа нэг тийшээ явчихад ирье. Өнөрөө хоёр хурдан давхаад ханаа хурдхан гихч нь харчих. Игч бит хоёр чинь энэ хойд амны хажууд нэг айлд очичход ирье. Та хоёр ханаа хасчаад ардаас давхаад ир. Нар шингэхээс өмнө тэр хүр дээр гарчихвал зүгээр. Харин ардаас чинь нэрээр чинь дуудвал эргэж харж болохгүй шүү. Хэрвээ дуудвал ааж жоохон шогшоод яваарэ гэж хэлдэг юм байна. Би ч нууцхан хэлэхэд аимшигтай хайж байсан.
За тэгээд ах эгч хоёр ч яваад өгсөн. Бид хоёр хань малаа ширүүхэн хөөгөөд нар арай гаргах болоогүй байсан болохоор өнөө бэшин рүү аваачаад. За байз. Цаг 8-9 л болж байсан санагдаж байна. Нар жаргах тийшээгээ хандчихсан. Бид хоёр ч хоноо шуудхан хашчаад хойшоо хамаг хурдаараа давчихсан. Нилийн давхиад нар буучсан байхад өнөө хүр доор ирлээ. Нилийн дэрс ихтэй огцон маягийн хүр доор ирээд одоо ардаас батны хүн дуудана. Аажуу шогшуулж өнөө айл руу хүрэн шүү. Эдлэгчийн дүү хэлсэн. Тэгээд морчин холмолцаад ирвэл цулбураа гогцоо болгож бариад ил харагдахаар бариад аажуухан явна шүү л гэж байна. Би ч бүр салганаад цулбураа гогцоо гаргаж бариад хоёлаа гэлтэрлээ. Дэрсний толгой шуугтнаж дуурайд л сэвтэй гэж жигтэйхэн. Хаанаас ч юм нэг зүйл хараад байгаа ч юм шиг мэдрэгдээд л бие чангалж явсаар агаад хүр дээр гараад ирлээ. Би ч одоо бараг л ирлээ дээ гэсэн юм бодоод өнөөх рүүгээ хартал нүдэн байдгаараа том болоод хараандах тухгүй нэг л эвгүй болоод байх харна. Яав гэж зөөлөн асуудал. Зүгээр олмоо нэг шалгаад дөрөндөө сайн хийгэрээ. Гэхэр нь би сонирн болоод л нэг л зүйл болчтой гэд бодож байтал өнөөх маань түрэнээсээ жижиг эвхдэг утгаа гаргаж ирээд л нэг зүйл тастаад байгаар нь хартал цулбуур нь газар унчихсан. Түүнээс нь нэг сонин нэвсгэр зүйл татаад идэх юм да. Би ч айгаад олмоо сэмээрхэн шалгаад өндөөтл. Найз маань дахиараа гихтээ зэрэгцээд л орилоод л бит хоёр тасарчихсан. Артаас өнөө зүйл намайг аваад яваа. Бөөр хүндээ гээд л орилоод байсан. Сайн ойлгохгүй байсан ч гэсэн их л аимшигтай. Тэр хоолой нь бүр зүрх цусан. Яг ардгүйгээд л тэгж орилоод байсан. Зүрх цогсох шахаад л нулимс өөрийн мэдлгүй урсаад л манай өнөөдөх яг хажууд гүүглээд л хичнээн удсныг сайн мэдэхгүй юм. Нэг л мэдэхэд нохоо хуцаж байсан. Сүүлд яг өнөө ингэрлүү ойртоход л ухаан санаа орж ирсэн гэж хэлж болно. Морд эцчихсэн манай муу жижиг барс маань урд догдгоноод л дуу өгч хуцаад л харин ард одоо бодвол нөгөө айлын 2-3 айхтар том нохоо архираад заадал үлдсэн. Бид хоёр гэж уйлж унтсан нулимсаа арчсан морины уяан дээр очиод л нулимсаа арчаад буутал гэрийн эзэн болтой өндөр ах манай хичтэй гарч ирээд л хайж чахдаг хүүхдүүд би одоо зүгээр тэр муухай юм алуу болчихсон гэдэл их л аргадаж үлээ. За эндээс л бид хоёрыг яах гэж орхиод явсан. Тэр айлд очиход ах яагаад байгаагүй гэд бүхний зангилаа тайлагдана. Бид хоёрыг үлдээж явдаг нэг учиртай. Өнөөх чөтгөр шулмас шиг зүйлдэл бид хоёрыг өгөөш болгож тавиад тэр өндөр лам ах өөртөө ойртуулж ирээд хар ухаанаараа бид хоёрыг нэг тойруулж давхуулаад тэр хоорондоо барьж аваад дарчихсан гэх юм уу та. Харин бид хоёрын морь яагаад үргэж босгож ааш гаргаагүй вэ гэвэл бас л тэр лам ах. Тэр хоорондоор манай ах бид хоёртой зурж гараад хэрээс нэг илэгдэж хуучирсан мөнгөн ташуур олж ирсэн. Эхэндээ мдээгүй ч тэр артаас хөөсөн зүйлийн хорогдож буг болгосон зүйл юм билээ л дээ. Үүнээс хойш тэр газар элдв зүйлгүй болсон гэж хэлэхгүй. Энэ зүгээр л савтай будааны нэг л ширхэг гэн. За тэгээд л энэ явдал болсны маргааш нь шууд л мөсөн. Одоо ол төрсөн нутагтаа сайхан амьдарч байна.